ажиллаа. Хэдийгээр нийслэл хоттой ойр зам харилцаа бусад аймгийг бодвол илүү хөгжсөн гэж хэлж болох ч Төв аймаг дорвитой хөгжиж чадахгүй байгаа юм. Тэгвэл энэ 7 хоногт шав барилгын ажлаа эхлүүлсэн хөршигчдийн олон улсын нисэх онгоцны буудлыг дагаж хөгжих боломж энэ аймагт байна. Мөн нисэх онгоцны буудлыг түшгэлэн жуулчдын анхаарлыг татгуулж уран барилга, үндэсний түүх соёлыг шингээсэн Майдэр Сити эко хотыг бий болгох томоохон зорилтыг тавьжээ. Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Өгөөмөр яам зүрх уулын өвөр хормойд өндрөгийн Зануузрын уралсан Майдэр бурхны дүрийг 54 метрийн өндөртөө орчин үеийн урлагийн бүтээл болгон хийх бол түүний хажууд 108 метрийн өндөр сураг байгуулахар болжээ. Энэ цогцлборын ажлыг Женко компани хувийн хөрөнгө оруулалтаар эхлүүлээд байна. Мөн цогцлборыг дагуулan Эко Сити байгуулах ерөнхий төлөвлөгөөг Герман улсын талтай хамтран хийж эхэлжээ. Майдэр цогцлборын урдуур Наалахаас Төв аймгийн 100 мод хүртэл тавигдах 28 км хатуу училт зам дайран өнгөрч байгаа нь том давуу талыг бий болгож байна. Одоо саяны хар замаас чи яваад аймгийн төв хүртэл 25 км холбогдчихно шүү. Тэгээ цаашаа хоттой холбогдчихсон. Цаатлын хотын нэг хотоос ордгийн хуулаа хийсэн байна шүү дээ. Тэр 7 сарын 1-нд төлөвлөж байна. 7 сарын 1-нд шүү. Тэгэхээр хотоос танах руу очихсан цаатлын зам засагдах уу? Цаатал маань одоо зөвхөн нөгөө их төсвөр хийгдэж байна шүү дээ. Одоо ухаанд бид нар чинь богдуулахаа хойгоор байханд тавьдаг байсан бол урд талаараа ингээд битүүд цагиргуулаар ойлтоос орж орж тийм ээ. Энэ ондоо багтаан 54 метрийн өндөртөө Майдэр бурхныг уралж дуусгахаар төлөвлөжээ. Харин эх чөлөөдөд сураг байгуулж цогцлборын товчлолтын ажлууд хийгдэж эхлэх юм байна. Хувийн хвшлийнхний хөрөнгө оруулалтаар усах 100 мянган хүн амттай Майдэр Сити эко хот 2040 он гэхэд жишг хот болон хөгжинэ гэх зорилтыг тавьжээ. Хэрвээ энэ төсөл амжилттай хэрэгжүүл хөшигтийн үндийн нисэх онгоцны буудлын үйлчлүүлэгчдийн баггүй хэсэг нь энэ хотоор дайрч нийслэлийг зорих тооцож байна. Энэ оноос аймаг